Найдвар хоспис энэ хугацаанд амьдралынхаа эцсийн шатанд байгаа хавдар болон хавдрын бус хүнд идэгшгүй өвчтөй хүмүүс болон саажилттай хүүхдүүдэд өвдөлт зовиор таталт намдаах, огилт боожлт зогсоох зэрэг эмчилгээ асаргаа сувилгаа, сэтгэл зүйн тусламж үйлчилгээ хот одоогийн олон хүмүүс үзүүлсээр ирсэн. Хорт хавдартай эмнэлгээс эмчилгээгүй гэсэн оноштой гарсан олон мянган өвчтнийг асарч сувилж гэр бүлийнхэнд зөвлөдөг найдвар хоспист ирээд сэтгэл бага зэрэг тайлгарч байна гэсэн үйлчлүүлэгчид олон байдаг гэсэн. Хөнгөлөх хэмжээлгээний газрыг хүнд хүртээмжтэйгээр хөдөө орон нутгад байгуулах хэрэгтэй байна гэсэн саналыг хүмүүс хэлж байлаа. Олон хүмүүс мэдээд тийм ээ хөдөө орон нутагт салбар малбар ч юм уу ямар 8-гийн төвд ч юм уу тийм ээ нэг тийм салбар малбар байгуулад энийг ингэж хэмжээд улам өргөдөх боломж байдаг болов уу юу гэж бас дотроо бодоод л байгаа. Тэр хол байгаа хүмүүс ч нэг аян замаа даахгүй ядарч зовдож ирдэг аахгүй. Тэгэхээр бас ядаж аймагтайгаа ойрхон болоо тэр бас илүү хүмүүстэй төрөн шуурхаа үйлчилчих тийм боломж байх болов уу тэрийг бас эрүүл мэндийн яамаа бодолцоод бас энийг өргөжүүлээд хэлээ төсөл мөнгө байдаг юм бол энийг бас цааш нь дэлгэрүүлэх боломж байдаг болов. Тэгэх юм бол хүмүүс илүү сайхан болох юм аа л гэж бодоод. Одон туяа шиг хайртай дотны хүн нь өвчнөөр шаналж эмнэлгээс эмчилгээгүй гэсэн онош сонсоод гарсан олон мянган хүн байгаа. Харин ийм хүмүүст амьдрал дуусаагүй итгэл найдвар байгаа гэдгийг ойлгуулж зөвлөж эмчилж сувилах нь эмч хүний үүрэг гэж найдвар хосписын эмч нар ярьж байна. Тэд манад хамгийн хүнд хүн ирдэг, заримдаа бид дайны талбарт ажиллаж байгаа юм шиг л мэдрэмж төрдөг гэж байсан. Бусдын төлөө чин зүрхнээсээ ажиллах сэтгэл зүрх маань энэ ажлыг маань урагш явуулж байна гэдгийг ч мөн тэд хэлж байлаа. Бас өвчтөнд эмчилгээгүй гэсэн мэдээ сонсгох биш тэр хүнийг өвчин мэдрүүлэхгүй сэтгэл санаа болон бие махбодод нь ч эмчилгээ сувилгаа хийх нь эмч хүний үүрэг гэдгийг онцолж байсан. Тэгээд олон тохиолдол байдаг л да. Ингээл дуудлага муудлагаар очино. Ингээл тийм ээ өвчтөе хүмүүс хандаал ингээ хүрээд ирэхлээрээ маш их юм бүрээс хөмсөг зангидaltaй. За ер нь хөмсөг зангидалтыг бол бид нар өвдөлтийн үед хөмсөг зангидалт гардаг л да. Өөр ирэхгүй яолол дуу алдахад. Тэгсэн чинь нөгөө хүн өөрөө өвдөлтгүй хэрнээ сэтгэл зүйн хөмсөг зангидалтай орж ирдэг. Энэ маань яаж ийм гэхээр бүх газар хаалга хаасан. Төргөн дуудаад юм хэлэхгүй байна. Өрхийн эмч дуудаад тэ эмчилгээгүй гэсэн. Одоо нөгөө очдөг байсан эмч нь хүртэл одоо нааша бити ирээрээ гэсэн ингээд. Энэ маань үнэхээр хүнийг одоо амьд байх үед нь хүн биш гэсэн юм шиг тийм ээ үйлчлэгээ үзүүлэхгүй байгаа нь бидний одоо хамгийн хэцүү асуудал. Тэгэхээр тэр хүнд өшөө итгэл найдвар байна шүү. Тэр хүн дуслаа өшөө олон үйлчлэгээ байна. Тэрийг л хэлмээр байна. Найдвар хоспис байгуулагдаж үйл ажиллагаа явуулаад 10 гаруй жил болж байна. Энэ хоспист хорт хавдартай эмнэлгээс эмчилгээгүй гэсэн оноштой гарсан олон мянган өвчтөн ирж эмчлүүлж сувилуулдаг. Найдвар хоспист 7 сарын өмнө сайхан сэтгэлд хүмүүсийн тусламж дэмжлэгээр Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороонд байрлах бэлгэд 15 хүний ортой өөрийн гэсэн эмнэлгийн байртаа болсон. Энд үйлчлүүлэгч олон байлаа. Бас дуудлагаар гэрт нь очиж үйлчилдэг гэсэн. Хүн амд зайлшгүй шаардлагатай байгаа найдвар хоспис шиг хөнгөвчлөх эмчилгээ үзүүлдэг хосписуудыг бодлогын хувьд дэмжиж эрүүл мэндийн яамнаас тусламж дэмжлэг хэрэгсэл шаардлага байгаагч хосписын эмч нар уламжилж байлаа. Найдвар хосписоос Light News мэдээллээ.